Эрдэмтэн мэддэг багш профессор оюутан судлаач та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Энэ өдөр бидний уран цугларсан бол зорилго өнөөдрийн гол энэ уулзалтын маань гол зочин бол Монгол Улсын Монголын анх ухааны академийн гишүүн биологи ухааны доктор профессор Монгол Улсын гавьяат багш Ичон хорлогийн бүрэг дарж багшийн маань багш дор мөрмөг хэмээх ээлжид цоврал профессорын үнцэн цуврал дээгдсэн маань энэхүү арга хэмжээг нээж өгөх нь хэмээн Эмзүү бие анхны сургуулийн захирал анх ухааны доктор Ноён Төвшин Жавхар таны болж байна. Мэдээлэлтэн багш судлаач оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За багштай бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэн бүгдөө сайн мэдж байгаа манай бүрдүүлж өгч шиг. Би бүжиг багштай нэг 4 онцлогийг хэлье гэж бодсон. За нэгдүгээрт нь бол манай бүжиг багшийг Ичон хорлогийн бүрдүүлж гэдэг. Гэхдээ хүмүүс сайн мэддэг юм шиг байна. Гинэтгийн бүрдүүлж гэдэг нь бол бүгдөө сайн мэддэг. Тэгэхээр одоо эцэг христианизм дуудах нэрийг бол өөрөө олж авсан ийм алдартай юм. За хоёрдугаар онцлог бол манай бүжиг багш насаараа заалан тест тоглолоо. Тест чинь тэр одоо хүн болгон мэддэг. За тестийн ширээ бүжиг багшийн бичний жил хэдэн удаа уулзсныг тоолол мөн жил тоогох байх. Тэгээд одоо манай сургуулийн 10 удаагийн тест авах. За бүжиг багшийн тест тэмцээний сургуулийн нэрж болон зохион байгуулж, олон жил болон зохион байгуулж байгаа. За энэ жил бас бүжиг багшийн өөрөө одоо 73 хүртэл тест тоглоод мөнгө медаль авсан. Тэгээд бас медаль авсан. Тэгээд тоглож байгаа. За бас дуучаа сайхан дуулдаг, дунд уулын бүгдөө сайхан дуулна. За бас нэг онцлог бол одоо энэ өнөөдрийн Эмзүү бие анхны сургуулийн үтэн зэрэгтэй үүсгэн байгуулалт бол энэ хүний орон суугны бол маш их энэ хүмүүс бие анхны гэдэг энэ чиглэлийг бол үүсгэн байгуулсан ахлагчдын нэг мөн биологи удамзуу дархлаа судлалын тэнхимийн эрхлэгчээр бол 15 жил ажилласан. Анхны одоо бие анхнычдыг бол бий болох тэдний энэ хөтөлбөрийг шинээр үүсгэх, энэ сургуулийг үүсгэхэд бол хичээл зүтгэл их өвнөр оруулсан ийм хүн. За мөн олон сайхан одоо энэ цуга ихэнх шанар бол одоо бүжиг багшийн шанар бүгдөө тэр үед бол албаны нэг спец групп гэж байгуулж ирсэн. За энэ группийн асуудал олон сайхан эрдэмтэн багшлууд төрсэн. За үүний нэг бол мэдээж манай өнөөдрийн амрын шилжүүлэн үндэсний сургуулийн захирал Батбат багшийн сууж байна. Тэр группээс төрсэн олон сайхан эрдэмтдийн бол төрүүлсэн. За одоо багш маань мэдээж гавьяаны хамтлаг болсон бас хичээлээ зааж байгаа юм. Тэдэнтэйгээ үргэлж хамт эндээ сургуулаа хайрлаад байж байгаа. Одоо бол багш маань шинэ ахын шатаа болсон. Энэ тэр 4 давхар эмчилгээ хичээлийн зэг гişүн өөрөө гэж. За тэрний захирал хийж байгаа шээ. Манай ахын сайхан уур эрдэмтэн багш нар хаяа цугж кофе ууж бас нэг нууцаар 100 татдаг юм байна. Тэгэхээр заводын дотоод жимд бол тэр өөрөө хамаагүй байсан. Тэгээд өнөөдөр бас энэ машин маань лекцэн хүрэлцээсэн. Тааханд баярлалаа. Ингээд багшийн багшлуу хүмүүстийн сайхан лекцийг тэмдэглэж сонсё. За багшийн лекцийг сонсохын өмнө миний бие та бүхэнд бүрэг дорж багшийн түүхэн замнал амьдралын талаар бас танилцуулах их өөр ногдсон энэ өөрийгөө бас маш их хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байгаа. Багш маань Дундгой аймгийн Дэлгэр цогц сумын нутаг Цахир уулын эмгийн Хонгор адууны дунд бууз хэмээх газар 1942 онд төрсөн байна. Эрдэм намын бараагаар 1950 онд Дэмэс сумын баг сургуулийн 1-р ангид орж Эрдэм намын бараагаа эхэлсэн бөгөөд 1950-аас 54 онд бяцхан завсардаж хөдөөгийн малчин болж байсан төвтэй. 1954 оноос үргэлжлүүлэн суралцаж Дэлгэр цогц сумын 7 жилийн дунд сургуулийг 1960 онд төгссөн байна. 1960-аас 69 онд Улаанбаатар хотын хүн эмчлийн техникумд бага эмч их баригч мэргэжлэр төгссөн бөгөөд сурч байх үедээ хүн эмчлийн техникумын оюутны зөвлөлийн даадын албан тушаалыг бас гүйцэтгэж байсан байна. Мөн та бүхэн зураг дээр ардын эмч анхудаа академик Цэрэн Даш багш нар хамт нэг ангийн оюутнууд байжээ гэдгийг харж байна. За 1960
64-аас 66 онд сургуулиар төгсөөд Дорногов аймагт агаах ухааны дунд сургууль багш мөн Английн хувьсгал залуучдын эвлийн хоороны нарийн бичгийн даргаыг хийж байсан энэ сонгуульд ажлыг хийж байжээ. За үүний дараа 1966-аас 68 онд Дорногов аймгийн 70 нас сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 68 оноос эхлэн Москвагийн Ломоносовын нэрвэжид их сургууль суралцаж хүний урдам зүйч мэргэжлээр 1973 онд төгсөж үндэсний боловсон өвчин бэлтгэж ирсэн байна. За 1973-аас 74 онд агаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад дараа нь агаах ухааны дээд сургууль 1974 оноос физиологийн тэнхимээс амьдралын ажлынхаа гараг эхэлж 1974 оноос агаах ухааны дээд сургууль, агаах ухааны их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, агаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, багш, тэнхимээ эрхлэгч, Монгол Ардын Хувьсгал намын хорооны дарга, нарийн бичгийн дарга, одоо бол эмзүү биологийн сургуулийн эсийн биохимийн тэнхимийн профессор, эмчилгээ тэжээлийн цэгийн эрхлэгчийн ажлыг авах гэсэн бэлтгэж байна. Эмчилгээ тэжээлийн цэг гэж яг юу хэлээд байгаа вэ? Зарим хүмүүс сонирхож байж магадгүй эмчилгээ тэжээлийн цэгийн хамт олон энэ зургийн дээр харагдаж байна. За ингэж инээдэг хүмүүс юм байна. Яг нэгний би өөрийн биеэр эмчилгээ тэжээлийн цэгээр үйлчлүүлж амжаагүй байгаа учраас та бүхэн энэ талаар мэдээлэл өгөхөд хомс байгааг нь хүсэж ажаамаа. За багш 1983 онд экспериментальное генетическое изучение влияния алкогольной интоксикации на потомство сэдвээр биологийн ухааны докторийн зэргийг амжилттай хамгаалсан. 1989 онд доцент, 2000 онд профессор цол хүртэж 2011 оноос Монголын агаах ухааны академийн гишүүнээр ажиллаж байна. За 2010 он манай тэмээ түүхэнд бас дурсгалтай он болсон биологийн салбар түүний агаах ухааны удам зүй, дахлах судлал, молекул биологийн чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, эдгээр салбарын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ороосон хувь нэмрийг нүүнэж Монгол улсын ерөнхийлөгчийн зайлгаар Монгол улсын гараад багшид олгосон байлаа. Багш ажиллах хугацаанд олон арга докторант, магистрант эрдмийн ажлыг удирдсан, нийт 9 доктор, 16 магистрийн ажлыг удирдаж хамгаалуулсан ийм эрдэмтэй бурхан. За нийт судалгаа чиглэлийн ажлыг 55 хүнд хүргүүл эрдэм судлалын ажлын ном сурагчид 28, эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэр нийт 120 гаруй, сонин сэтгүүлийн нийтлэл 100 гаруй бичиж хэлүүлсэн байлаа. За та бүхэн гэр бүлийн байдлыг танилцуулъя. Багшийн маань Хайрын Тунсаа гэх маань радио телевизийн дээд сургуулийн багш, сэтгүүл зүйн ухааны доктор юм хүн байдаг. За хоёр хүүтэй, том хүү, өвгөн хүү эрдэнэ болгон герман орос хэлний мэргэжилтэн, баг хүү бидний танил агаах ухааны доктор, дэд профессор эрхэн болгон маань хүний ихэнч агаахын мэргэжлийг эзэмшсэн удам зүйч мэргэжилтэй. За багш сайхан буурлын өвөө, 3 ач 1 ачинцартай. За багшийн бас нэг одоо эрдмийн ажлын нөгөө талыг бас хэлэх юм бол багш маань маш мундаг танилцсан хүн, нэг байгууллагын болон сургуулийн 10 удаагийн тестний авраг, 8 удаагийн шатлын авраг ийм танилцсан хүн байгаа. За танилцуулгад анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Ингээд би микрофоныг багштаа шилжүүлье. Багштаа мөргмөө. За баярлалаа. Амартай баярлалаа. Тэгээд энэ одоо сайхан уулзалтыг их боломжтой болгосон сургуулийн бодлого зөвшөөрлтийн манай техникийн акшнаар багш хөгжүүлэх төв гэдэг энэ ажлыг сэтэл санааг наран чамд багш эндэл тэгээд энэ хүрэлцээрсэн та бүхэнд их баярлалаа. Тэгээд багшийн одоо хэдэн лэгцтэй Өдөрсөн чанараг их чарчаа яриа хүмүүс тэнд очиж уншиж яагаад гэрн цөмөр хөөчрүүлсэн бэ? Энэ ч гэсэн хөөчин лэгц. Тэр энд очиж уншаад байдгийн учраас юу гэвэл одоо багномтой хүн тэгдэм байх. Их номтой жишээ
нөө фейсинг их домогт ажаанаас ирдэг тэрөөсөн ном айлтуулыг гэж гуйгаад хурцж уншидгүй бүр их хэцүү хүн байсан. Нэг удаа бүр гуйж арай гэж авчирсан чинь та нар тэгээд миний юу ярих гэж байгаа мэдж байгаа мó гэсэн чинь мэдээж хэрэг мэдэхгүй гэж мэдхгүй би та нарын мэдхгүй юмны тухай яах вэ гэж гараа явуулсан гэж. Дараа нь хаад гуйж авчирсан ч орж ирээд за тэгээд та нар миний юу ярих гэж байгааг одоо мэдчихсэн үү гэсэн. Мэдсэн гэсэн чи та нарын мэддэг юм яриад тэгээд бас гараа явуулсан гэж байна. Тэгээ өөрөөр бас гойсон байна. Их гойж. Өөрөөр орж ирэхээр одоо тагэрчтэй. Таасны хэлбэл мэддэг гэж хэлээ. Энэ тадан мэддэггүй гэж хэлдэг юм тагэрхгүй. Тэгээ очирээд асуу. Одоо та нар миний юу ярих гэж байгаа мэддэг болчихсон юм уу гэсэн чинь энэ татайхан яасан мэдж байна гэсэн энэ татайхан мэдхгүй байна гэсэн чи за тэгвэл мэдж байгаа нь мэдхгүй яагаад өгчөө гэж хэлсэн. Ингээд ерөөсөө мамайд жоохон их мэддэг хүмүүс тонорхот юм байна. Би ваа мэддэг учраас юм ярилгаа удаагүй хүрчээд яриад байдаг. Тэгээ өнөөдөр ч гэсэн мөн одоо хэд удаа уншижсэн энэ багштар мөргмөө гэдэг энэ лекцийг та нарт тодлуулъя. Хамгийн гол нь энэ богино хугацаа багтаа учраас энийг зөв сонгосон юм аа. Ер нь манай энэ проектээр олон их байгуу байсан бас мөчж байгаа юм байна. Энэ тэгэхээр одоо бурхан шашныг хөлгөн сондарт эхлээд бурхан дор мөргмөө гэдэг дараа нь ном дор мөргмөө ховрог дор мөргмөө гэж ингэж хэлдэг юм байна л да. Энэ нь одоо номыг айлтах бурханыг айлтах номчлон явах шав гурвын холбоог эрхэмлэн дээдлсэн хэрэг гэж ингэж тайлбарсан байдаг юм байна. Энийг одоо энэхний ном содорт Монголд ч гэсэн ялгаагүй гурван эрдэнэ байсан. За та нар залууд учраас за хамтдууд мэдж байгаа лам гурван эрдэнэ гэж өвөө эмээ нарын уул галтж яхийг та сонссон байна. Тэр гурван эрдэнэ гэдэг бол энийг хэлдэг юм байна. Ер нь тэгтэл Монгол содор соёлын болон аман бичгийн боломжид энийг зөвшөөрч юу гэж байна вэ? Багш дор мөргмөө гэж эхлэв. Тэгээд бурхан дор мөргмөө, ном дор мөргмөө, ховрог дор мөргмөө гэж дараа нь гурван эрдэнэ дөрвөлсөн байна. Яагаад монголчууд эртний их шашин номын төв соёлын улбаа уламжлалтай энтгэн багш нарын содор зарилгын уламжлалаас зөвлөчөөд эхлээд багштар мөргөө гэдэг их сонир. Энийг бас учрыг олохгүй хайхман одоо их судлаач, их чавьяаслаг судлаач байсан одоо тагьяач Күрлбаатар үүнийг юу тайлбарсан байна гэхээр энэ мэрэгэн бол Бурхны газар хүрэхэд багш гэдэг номын сан газарчгүйгээр үл хөрмөө хэмээсэн гэж ингэж тайлбарсан байна. Тиймээс монголчууд номын багшийг ядгуулсан орлогч юу Бурхны орлогч. Нэгэн ёсондоо Бурхан лугаа адил үзэж хичээж бишиж сүслэж ирсэн ийм төв боломжтой ард түмэн юм байна. Монголын энэ гүнгийн гэгэний энэ далдаршсан иш данзан уаншилыг өөрийн зохиосон шаштартаар нэг дөрвөн мөртийг бичсэн. Дөрвөн биш ер нь олон мөрт бичсэн. Тэрнээс би энийг сайн багшийг зөвшөөртүүл сайн замаар саадгүй зорчин сайн гөрөвний цагийн бол сайн нь үлдэж муу хайлна гэж юм. Ингэж бичсэн сэтгэлийг сайжруулж оюуныг гэгэрүүлэх арга билгийн эрдэнэ газар саадгүй хүргэх багшийн ачиг дөрвөлдсөн хэрэг бөгөөд Монгол дахны хөөргөний цог мэд бэлэг бэлгүүний галаар шунах
тачаа өөрийнх нь хэлийг атаарах зөвдөрөх мэд сэтгэлийн гэм ариусан гэсэн утгатай гэж Бурхан шашны номонд тайлбарласан байна. Бас тэрээр цааш ингэж хэлсэн байна. Багшийг ёсоор шүтэж чадвал бас ядам бурхангүй яах вэ? Гэрэл сул дэргэд байвал гэгээр наран саргүй яах вэ гэсэн нь дээр оройн бисгалын бидэнд үзэгддэггүй харагддаггүй тэр бурхадаас дэргэд ойлон багшийг ёсчлон шүтэж гин сайжрахын зам мөр болгосон Монгол буддизмын соёлын хөрсөнд бурханаас багшийг ус багшаас бурханыг ирсэн хэрэг юм а гэж ийм ухаан төрхөр байнамаа. Тэгээд энэ цолит логн шагтар хэмээх Монголын хүн сэтгэгчийн буйны садан багшаасан ангид бурханы бүн хэрэгтэн сэтгэлийн гурван хорноос ангид чөтгөрийг хүү хайгтэн гэж хэлсэнтэй утга санаа нийлж явах шиг байна. Тэгэхээр багш гэдэг тэр алдар нэрийн нийгмийн үүрэг дорн дахны улс үндэстэн түүний дотор Монгол туурхтан хэр зэргийн хэмжээнд ямар төвшөнд байсан бэ гэдгийг эргээд харахад тун бахархалтай ийм зүйл юм. Шавын эрдэнэ багшаас зулын гэрэл тосноос хэмээх эртний сайхан үг байж ухуул багшийн эрдмийг авч хүртэх шав өөрөөс нь хамааралтай түүний сэтгэл зүтгэл хүндлэл бишрэлтэй холбоотой эртний ном зохиолт багшийн эрдэнэ магистрийн их баг бодтой бусад биш хэмээх нь гагцгүй шав өөрөөс нь хамааралтай гэдэг. Ачиг нь эс санаад сэтгэл итгэмжлэхгүй аваас манчар логшар бурхан бодтой биеэр залгаж зэршинж түүний тус эрдэм тун зүйл гарна гэж айлтсан байх нь их санам. Ямар нэгэн юм суралцмаар байвал багшид итэг гэж бурханы номонд заасан. Чамайг итгэсэн тохиолдолд багш амьддаг. Чи багшаар дамжуулж эрдэм үйлдсэн анхны гэлбаг олж үзнэ. Тэр нэгэн гэлбаг үүссэн болохоор чиний онгод бэлэг сэрж өөрийгөө нээх болно. Иймд багштан гүн талархаж чин сүсгэлтэй хандаа. Сүсэл дараа хүмүүс сургаал номыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг. Номын үгийг тогтоолж утгыг шингээхгүй тул ухамсар нь адгууснаас төдийлөн их ялгарахгүй үлднэ. Багшийн ач гэдэг нь мөнгө төгрөгөөр хэмжигдэх зүйл бос сэтгэлийн үр төлөөсөө ухагдах хэмжигдэх өргөн агуулгатай зүйл хэжээ. Эрдэмийг сурах нь шаваас хамааралтайгаас гадна эрдэм бүгд нь багшаас хамаатай тул багшийг шүтэлгүйгээр бүтээрээс эрдэм үл төрөж түргэн үгүй болох багшид насан тушид шүтвээс эрдэм аяндаа гарах юмтай ер багшид шүтсэн эрдэм бол хинээс олсноо эс мэдэх сул явдалтай сонжилгүй эмийн жирэмслэгтэй адил хэмээн эртний судалт бичсэн байна юмаа. Ахтар үгтэй багшид шүтсэн эрдэм бол хинээс олсноо эс мэдэх сул явдал сонжилгүй эмийн жирэмслэгтэй адил хэмээн энэ би хэлж байгаа биш юу? Намайг гадаар үгтэй болохоор зохиолоо гэж байж магадгүй. Судар номонд тэгж бичсэн байгаамаа. Багшид эрдэмтэй эрдэмгүй ам давхар цол алба тушаалаар нь алгачлах алдар нэрний их алба тушаалын өндөртөн зүгдэж өгсхийн гişгүүр дамжихын дөрөө болгон ашиглах хөнгөн бодлоор дагаж шүтгэхийг манай эртний мэргэд хязгаарнаас нааш ёс бус зүйл хэмээн хориглож бүр шүүмжилж байсан. Энд их айхтар үг байна. Албан тушаалын өндөртөн зүгдэж өгсхийн гişгүүр дамжихын дөрөө болгон ашиглах
багшийг ийм маягаар руу шилдэж биширч ашиглаж болдоггүй юм байна. Тэрчлэн багшийг доромжлох, муучлах, сэтгэлийг нь хямруулах, тэргүүтэн гэр муулах, жиж айлдвар зарилгийг нь хугас барих, өргөл хөдлөлээр эс баясгах, сургаал суртлыг нь эс барих, тэргүүтэн осол цалгааны үйлийг хориглон тэмцэж байсан монголчуудын багшийн өөр зургийн сайхан ёс сурталчилгааг өнөөгийн бид ахуй байдалд нь зохицуулж өвлөн хүндлээс нэн зохилтой санагдана. Багшийн дэргэд суудлын өндрийг авч толгойн том чэжний шиг гарган хөлийг ачиж гарын славч суудаггүй. Аллан сунях алансан эвшэхийн буруу үйлийг гаргадаггүй. Айлдвар сургаалыг нь сонсохын цагт өвдрийг сөхрөн, гарыг хавсаран, биеийг тэгш, санааг төв, сэтгэлийг шулуун болон бишигтэй сайнаар хүлээж хүндлэж ястай юм байна. Тэгээд энийг залбирах, мөргөх, сөхөрөх энийг юу гэж шүүмжилдэг байсан бэ? Энэ сайхан одоо хэмжил маань шашныг шүүмжлэх ёсгүй ухуургүй явдлаар ихээхэн утаагдсан бүдгэлсэн харамсалтай гэж. Ингэж өвдгөөг сөхөрч, гарыг хавсан, биеийг тэгш, санааг төвш, сэтгэлийг шулуун болгон бишигтэй сайнаар сонсно гэж энэ суудл бол Бороцон бурхны суудл гэж номонд байдаг. Ингэж суусан цагт шавь ухамсараас алдуурд өргөж. Ухамсараас алдуурсан цагт хүн эрдэмт сурдаггүй гэж. Ингэж айлддаг ийм юм байна. За тэгээд эрдэнэ содорт багш энэ сэтгэлчлэнгийн чандан эрдэнэ ажил хүссэн бүгдийг хайрладгийг сэтгэлтэй агуул багш энэ галбарваас мод ажил хүсэл бүгдийг хангалтгийг аюундан барих гэж хэлсэн байх юм аа. За тэгээд Мокспе одоо дөчварын жил багш гэж хөндлөгдөж ингэж явлаа. Гэхдээ одоо багш нар шавь нарын маань төрөвч өсөж хөгжиж насчиж байрагшаа одоо би өөрийгөө залуу гэж бодоод ингээ явж исэн зарим нь багшаа гэж одоо тэтгэврийн асан төрлөг цаг хугацаа гэж ийм айхтар төргөө явчихдаг юм байна. Тийм би тэгмээргүй юм. Ингээд одоо эрх мэдэл алдар цалаараа надаас авчээ. Багш хүнд шавь наран сайн яваагаар баг их бахархдаг хамгийн бахархалтай юм энийг сайхан тэр миний шав байсан гэж хэлээ. Тэгээд сайн сэтгэлээр зүтгэсэн багш шавийн буйн хишиг эргэж хурдаг юм билээ. Надад хурсан энэ бол та нар надад энэ сургууль та нар минь энэ шавнар минь Монгол улсын гавьяат багш гэдэг цолыг олгосон Монгол багшийн гавьяат цол аваад миний хэлсэн юм надаар загнуулж замдруулж явсан олон 10 шавь нарын буян хишиг надад хурж яваа нэ гэж би ингэж хэлсэн. Энэ нь яхахгүй юм. Тэгээд лекцийн төгсгөлд энэ дөрвөн мөрийг бүгдээрээ хэлье. Хүн болгонд багш бий учраас ариусан гэгэрүүлэгч ашигт багштай мөргөм үү? Алтан эрдний содор номон дэж юу? Ухаанд мэрэгэн багшийн урдуурээс галах мó? Сүүдэр дээр нь үлгэж сүслэн давж явна мó? Бодсон говийн сургаал гэдгийг ингээ уншаад явхад ийм санаа болоо. Яг ингээ дөрвөн мөрд оруулсан юм бол байхгүй зүгээр ийм санаа байгаа юм. Тэгэхээр багш гэдэг ямар хүндрэлтэй байсан ойлгомжтой юм. Миний лекцэнсэнд ингээ дуусчихвал гэхдээ түрүүнд би
хажаанаас ирдийгээр лекцийн одоо эхлэл буюу прологийг хийсэн одоо эпилогыг нэг ийм маягаар хийх гэж байна. За юу төгсгөлийг. Юу гэхлээр түрүүнд бид ярьсан. Энэ сургуулийг төгсөөгүй ч гэсэн. Энэ сургуулийн Махмуд Үеийн гэдэг нь бүгдээрээ миний багш. Бид тэдний алхах биш ярих хэлэх аашиг яагаад энэ бүхнээс сурахыг ихэд хичээж явуулаа. Гэвч савны мань хэмжээ, шалганы мань том багаас хамаарат би багахан юм авсан. Энэ бол миний одоо савны хэмжээнээс болсон гэх. Түрүүнд танилцуулгантаар гарсан намайг энэ сургуульд авч физиологийн танхимд олон жил ингээ хамт ажилласан энэ багш бол манай физиологийн танхимын ихэр бурхан болооч доцент багш. Энэ сургуулийн Монгол Улсын эрүүл хамгааллын тэргүүний ажилтан анагаахны доктор профессор Дасцэг Агшигийн бас Дасцэг багш маань миний эрдэмийн ажлын Монгол талын өдөртөгч байсан. Тийм учраас өнөөдөр яг харахгүй одоо энэ хүний дор мөргөх ёстой хүн гэж хэлээ. Тэгээд босдод нь одоо ойлгомжтой одоо Ахмад Үеийн тэр бол цаг хэмнэх үүднээс би яаж одоо манай Монгол Улсын агаач Батман багш одоо бид чинээ өөрөө нэг ширээн дээр өөдөөс хараа. Тэгээд цагны шүтээ тэгдэггүй юм ингэдэггүй юм гэдэг деканч байсан хүн Батман Монгол Улсын агаач Батман багш та би өндөр ах байдгийг Тэргээр хатгах юм гэсэн намын Монгол талын одоо өдөртөгч эрүүл хамгааллын гавьяат ажилтан анагаахны доктор профессор Дасцэг багшд би нэг ийм үг хэлж багштар мөргөх гэж байна. Сааршгүй суугилгэн оршихын чанарыг болоосон сайтар ухуулах сургаалт нь ховдны сандрыг чимгэлсэн саруулгын дүрн алдрын цагаар туяарсан санах сонсох үзхэн удал төгөлдөр багш тандан мөргөмөө. Инженеering одоо хөвсөтнө гэдэг багш бол номын хүмүүст багш таамгийн ажиллаж байна. Аяга явдлыг мань одоо шоу хэлж хүмүүжүүлж одоо ингэж яасан Монгол Улсын гавьяат багш Батман багштан Ингээд лекцээ юудаас одоо ингээд багхан хугацаа ütсэн ба хэнд нэг би нэг юм тамар миний цаг үтэн жаахан дураараа. Тэр чи юмудаар яхад багш нартаа чатаанаар хайртай энэ сайхан үг хэлэх гэдэг цаг аваад тэгээд тэрний их багсаа юм өдөр. Одоо хэн ч босоод намайг ингээд миний тухай ярихад хэн юу хэлхийг би баг чэжээрээ мэдгүй. Би сайн хүний нүний штэ. Тавар надад сайн нүний штэ. Тийм үстэй. Тийм учраас магтах цаг байна. Юу болох вэ? Хэрвээ тавар намайг генетик гэж мэддэг ба. Муухай штэ. Догшин, авилтай, эхлэлцэл мэднэ. Гэхдээ цаана юу байгаа? Миний ертөнцид та нар нэвтрэхийн тулд сайн асуултанд би тэрэнд хариулах юмсыг гол нь энэ санаа. Тэгээд одоо тэр төрөвчин цэцэг бариад ингээд ирж байна. Баярлалаа. Багш чинь дурсан чи өгөө таваад хорвоо гэдэг нэг ном бичсэн. Тэрнийг бас улсууд өөрийгөө хаяа магтаж явахгүй болсоо гайгүй болсон гэж их улсууд магтаад байгаа. Тэр номыг их сайн асуулт тавьсан
3 шагнал болгож өнөөдөр өгнө. Тийм учраас сайн дончтой ороод би ялаж миний ертөнцид нэвтрэх тийм асуултад тавих юм. Бичгээр ирүүлжүүлбэл их сайн яагаад гэвэл багшчин төвдөөс ирүүл сонсохгүй миний энэ чагтаа энэ чих бас модж байгаа. Богоомж за баярлалаа. 자, 이게 대기적으로 다시 오스치도 받고요. 연치가 뒤집힌 책을 해놔셔야 자, 다음에는 우리 그게 누구들 박신화 우리는 사회의 선수 안나스 그룹들과 이게 있는 바이블 그래가지고 박수무 사람, 박수 거육등 어떤 샤이마다 사람이야. 내 옷이라서 부르더지라고 막 타기잖아. 얘는 회의 몽고등이 게네틱치. 그때 조금 게네틱 좋아해가지고 싸고 얘는 와서 슈득 야로마긴 아오야스다. 또도 안독대마chten verschönes Sporting ich авяста тэсний авар шатрын аварыг ярих юм бол бичгийн авар гэж нэмж байна. Тэгээд олон авяас энэ хүн заяасан байна. Нөгөө талаасаа бүрүүд орж бол гаднаас нь хараад их омголон нэлээд одоо Монголын өсгөлөө сэхэтэн гэж боддог. Одоогоос бараг 40 жилийн гэртээ энэ хөрмай нэр хоролтой би танихгүй байсан. Намын хоролтой ч уусаад та нар даавар биелэхгүй устрын ногоонд явахгүй гэж ширүүн хандж байсан. Энэ хаанхын хүмүүс хажууд багшаасаа асуусан чинь физиологийн танхим гэсэн Москвагийн сургууль төгссөн генетикийн мэргэжил төгссөн нэлээд ингэж ярьчихсан. Тэгээд яванда өтөр ажил төрлийн шумаар их тандуул болсон хөдөө амарсан явж байгаа аймагуд дээрч явж байгаа бууцсан дээр нь очиж одоо тарваач хэлтгийг харж байгаа. Үнэхээр их хорлон хайртай нутагтаа хайртай нэг одоо төлөөлөл юм их сургуулийн том байгууллага нэлээд өсгөлүүн сэгэтэн байх их амжилтанд хүргэдэг. Одоо эрдмийн зөвлөлийн хурал альва хурал дээр да мөрдөл байдалд ороход ямар төрөв дөрстэй хурдлаас гаргаж байдаг. Ийм авьяастай одоо профессор юм аа. Тэгээд бид нар энэ би нэг бас нэг нөгөө нэг хамт нөхдийн клуб гэсэн утгаар та нар ойлгоорой. Тэгээд клубийн нэг үеийн Амдан зориулж нэг нэрт яруу найрагч Энгвин Брудоржийн энэ үгсийн уран та үгийн их томхолсон энэ сайхан одоо номыг найздаа босгож шүлэг ном их бичиж байгаарай гэж өрөөгөө та одоо манай энэ клубийн тэргүүний яруу найрагч Брудоржда зориулж бичсэн шүлгээ уншин би даалгаврсан сайн биелүүлсэн байна. За баярлалаа. Тэгэхээр энийг манай клубын нэрийг одоо тэгээд сая Брудорж маань жаа бичлэхэд байхгүй хооронд энэ клубыг авах гэж оролдож байгаа юм улсууд энэ байх шиг байна. Нэр миний шууд өөрчлөөд ингээд энэ маань эмчилгээ төчлийн цаг гэдээсэн эртүүдийн лекцэн дээр эрдэм түгээх цуглаа гэж бас нэр өгсөн байна. За ямар ч байлаа гэсэн өнөөдөр багш тороос өгсөн Фөрчөө найздаа баяр хүргээд Фөрчөө найздаа баяр хүргээд багш
гэсэн өөртөө энэ олныг сөрдүүлж байгаа талбай дэвшүүлье. Монгол улсын аяат багш актив доктор профессор Пүрдэржид Хорвоогийн орон зай цаг хугацаанд 2 үеийн олж найзалсан хотын төвийн сэхэтэн ганган бүжээд холбож хийх үгээр хүлээж авна. Хонгор ардууны дунд бууцанд хорвоо бэлдсэн Пүрдэрж хүү холын Москвад хүрч эрдэм өвөрлсөн удам зүйч хүн. Дэрэнгийн баг сургуулиас дэвжид дэвшилсэн Пүрдэрж хүү дэлхийд нэртэй МГУ-гийн дэвжэн задгалсан Монгол сэхэтэ. Дүнгийн техникомоос хөлгийн гараагаа сонгож хөсөн зорилгодоо бат зүтгэж хүчээд ажилласан махуу залуу морь болж аахаж явсан 70 жаргалангийн их багчинж Москвад очиж генетикч болсон даастай тустай эрдэмтэй. Цэг шолон үгэн цэцэд мэрэгдэд үнэлэгдэг цэнцгэр гоёлог биеийн цэвэрхэн огтод таалагддаг. Том гаргийн малчир ахныг толгойг нэргүүлж өөртөө татсан удмаа удад цус холдуулан овс нутгийн хөргөн болсон. Антолыг харахтай шатагнууж арай хажаагүй мундаг шатагчин Аллахын сургуульд олон удаа авралж явсан сайн теннисчин аваа дуурайсан юм болоодаа аятайхан хоолоогоор сайхан дуучин аяасан онгодлохоор шүлэг иччин аялгуу төвчин дэгжин бүжгэлчин сумын имлэгийн эрхлэгчсэн сургуулийн намын дарагч байсан оюутны зөвлөлийн дарагч явсан охтын зөвлөж яагаадаа сургуультай байлгүй. Намбагаад явцгүй бололтой 8 хийгээд үзье гэж өгөөтэй аваатай хорвоо өөрчлөн байгуулалт хийгээд үзье гэж талхны цэг байгуулаад эгэл төвөндөө тусуулъя гэж тариурын бизнес хийгээд эмнэлгийн хэрэгцээг хангая гэж бодол санаагаа төвлөрүүлэн бор зүрхээрээ зүтгэж үзээд болохгүй юм гэдгийг эрт ухаараад боловсролын салбартай туустай үзсэн. Талхны цэг ажлуудад таарахын шатаад өгсөн чиг тариурын бизнес хийгээд тарчхаагүй дээр болсон чиг заяаны хань хонсаараа завсарт нь ондоож яваагүй зах зээлийн шуурганд замаа олохгүй уруудаагүй хүүхдүүдээ гарагийн ганцхан төрсөн хариуцлагатай эцэг хүүхнээ эрдэмтэн болоход дэмжсэн ханилгаатай нөхөр өгөөтэй аваатай хороодоо өвөөгийн жаргал идэж яваач өөр ачнараа татварын байцаагчдын өвгөн гэж харин бүсгүүжүүд дуудвал дургүй шүү. Пүүжээ тэгээгүй дарга ховор пүүжээ ЭТЦ-гийн дарга зохицуулагч цахим улаа зөвлөд нэгсмэ унсаар юм цаашдын бүтээлээ төлөвлөд мэдлэгээ зузаасаар байна. Өгөөтэй аваатай хорвоодоо өрийн жаргал идэж өсгөж бойжуулсан хөвгүүдээ хөлийг дөрөнд төргсөн өндөр амжилтуудын эзэн хаяах гагчамдаа уюд мараа жаргалтай явахын өлзийтэй өрөөлийг төвшүүлье. Манай малчууг хожууд зүйл үлдсэн нэлээ. Хэрвээ эрт үлдсэн бол энд байхгүй шалгуур газар явж байгаа. 2014 онд манайхны хоёрын шалгуур болсон. Нэг нь Малчинхуу багшийн цагаанхуу багшид зориулж бичсэн цагаанхуу багшийн ардын энчи найран дээр бичсэн тэр шүлгийг тэгээ шүлгээр нь цагаан Малчинхуу 14 оны ЭТЦ-гийн шилдэг яруу найр гэж татсан. 그래서 세계를 봤어요. 제가 한 번씩 다와천 박신에게 여기 다와천 박신 미친 후제식들이 나이를 되는 나이를 주는 에테책이 실질 여러 나이가 더더 바시하는 답시 어쨌든 에테책이 유일이 되는 게 단어로 작성하는 게 되지. 근데 감경 거는 단어 바이르다. 어떻다 소고 어떠 다음은 소프다. 들려줬을 때, 오자바이다. Sagatsanın yolunda evde senin cingin işvere bakalım sonra çıkıyorsun istiyorlar başlar bunu.
явуулын гişүүд би эцэг бах асуудлыг чанга үздэг. Өвч хойсгоолтон дэвсэж яхаас чанга зарим нь шууд авахгүй гэдэг, зарим нь бас батлан авахтай хугацаатай байдаг. Тэгээд миний хэн нэгэн надаас нэг ингэж асуусан. Танай ээлтэй чи ямар шалгуураар хэлсэн бэ? Ямар шалгуураар хэлсэн юм бэ гэдэг шинэ ийм шалгуураар хэлсэн. Сая гараад ирсэн хавч. Ганцхан жишээ бий. Би хэлээгүй л дээ. Өөр би инээ мэддэг. Би тэгж чинь. Би инээ өгүүлдэг. Уцхуу сандаг. Ийм болсон юм нөхдөд. Тэгээд энэ дэндүү бүрдүүлж бид эндүү хайртай. Бурхан болж чадна. Халигсан хавьяас чинь ундарсаар байхад. Хөвгтайлан тэрлэг чинь гундаагүй байхад. Дэлхийн ямар таныг даахгүй байгаа биш дээ. Дэндүү бүрдүүлж та юундаа яагаад явчихв даа гэж. Дөрвөн мөртийг бичиж тэмдэглэлтэй үлдээсэн. Тэр эднийг мэддэг дээ. Тэгээд энэ номд би нэг ой ороод хардгийг энэ 6 бот байна. Ямар гоё юм бэ гэдэг ингээ хараад шахаад над тэрэн төгрөгөө чи хүнтэй над тэрэн төгрөгөө авъяагээд миний төгрөг шүрээгүй хаан шүрээгүй 3-1 шүрээгүй тэгээд шахаад тэгээд гараа явцсан. Тэр миний тэрнийг л энэ хэд маань мэддэг баярлалаа тамартаа. Баярлалаа. Энэ үнэхээр мэддэг. Төрж баш тийм сайхан авьяас Монголын ардын заяа гэдэг үнэхээр гайхалтай. Үнэхээр биш юм ээ. Онон мөрний хөөнд хоршиг шаагахад унаас он холцархыг мөн ярон цайсан гэж тийм ээ. Чингис сумын зэвнээс төрөөгүй. Чингис номын хүчнээс төрөөгүй. Чингис өөдөнгөхөөс төрсөн. Чингис ойлдог түүхээс мэндэлсэн. Мөн ингэж ядав үгийн тэр юм дотроос шүр суудын түүх шүлэг үчин гэдэг бол үнэхээр гайхалтай. Монголын ард түмэн ийм гайхамшигтай улсуудын төрүүлдэг байхгүй. Тийм учраас бүрдүүлж байгуулсан. Тэгээд чи хоёр дотн байдаг нь үгүй ямар нэгэн дээр би оюутнуудтайгаа уулзуу чөлөөний уншуулж ингэж байсан. Тэгээд намайг амьдаа гэх би бас амьдаа гэх тэгээд тийм учраас бүр чи хоёр дотн байсан ба. Тэгээд баярлалаа. Тэгтээ баярлалаа. Тэгээд одоо шанын багцаар за асо би кэрсэн шүү нэр бичээд наашаа явуулахгүй яасан бэ чиг төрх юм хоолоо сонсох гэдэг үг ба аюул орчуулж за баян хүн гэж хэнийг хэлвэ? Та баян хүн уу? Зангалтай хүн гэж хэнийг хэлвэ? Та зангалтай хүн уу? Тийм асуу. баян хүн гэж хэнийг хэлвэ? Та баян хүн уу? Би баян хүн. Би ийм хам талтай хүн чи баян байхгүй яа. Тийм. Багчсан улсаас баяр хөдлөлт хийгээгүй яг тийм нэг гэхдээ тотал хоёр идээгөө хоосон ханаагүй сайхан яв. Энэ ном би тэрнийг хараад их сайхан байна. Хамгийн гол баян бол та нар. Тэгээд ятамбай аюутан залуучууд энэ залуучууд тэгэхээр та нар бол хамгийн баярцууд. Яагаад та нар залуу нас та нар цаг хугацаа байна. Цаг хугацаа залуу нас гэдэг бол хамгийн баян. Тэр том баян нэг байдаг. Одоо ясын тэр гон төгрөгтэй биш. Гэхдээ жаргаарч байгаа хүн биш. Тэр ямар юм бэ байх. Та нар бол хамгийн баян, залуучууд бол хамгийн баян. Би бол баян гоо. Миний замаар гэж явах ер нь цэхэд заавартай ямар цэхэд хаач очоод тэр чийсэн болгохоор юмны захтай өөрөөр амьдралын
олон хэмжээсэн ажил төрж чаддаг. Би зөвхөн залуучуудаа нэг сургуулийн хаалга валютын тэмцээнд ордог шүү дээ. Тэрний хараад голддог юм бол та. Тэр валют үсрээ чамд цавтгүй байх. Амарчдаг байл марчж байгаа байхгүй юу? Чадахгүй тийм нэг байх. Тэр болохгүй шүү дээ. Тэр мартдаг инээний такси байна та. Өөрөөр ер нь сэгэдэн хүмүүс яг юм яцахтаа сайхан ярьчдаг, сайхан илтгэждэг. Тэр өөрөөр хүнтэй яриад өвдүүлж болохгүй. Энэ байх нь хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэр бол топ экзамен их унших хэрэгтэй. Их унших гэдэг чинь одоо гэгэрэмдээ өөрөөр асуулт энд асуулт хийчихсэн за. Би болохоор нэг анхаард оюутан болохоос ч өмнө гэсэн багшийн хүү өргөнө гэдэг номыг уншиж ирсэн. Тэгээд анхаард ороод биологи гэдэг ном уншиж ирсэн. Тэгээд тэр хөөгнө яасан. Энэ нэг ч наач яадаг багш. Тэгээд багшийнхаа нөгөө нэг энэ бичих чадварыг нь маш их одоо хүндэлж ямар мундаг юм гоё ойлгомжтой юм бичдэг юм бэ гэж бодож явдаг. Тэгээд та одоо яаж тэгж одоо юмыг тийм хүнд хэцүү генетикийн юмыг яаж хүнд ойлгомжтой бичиж одоо сурсан юм бэ? Тэр агаас аваад ч үгүй гэсэн. Тасаг багшаа сурсан. Батан багшаа сурсан. Эдгээр чинь бол бичих найруулах гэдэг байх юм шиг. Яг энэ дээр тэгээд манай залуучууд гадаад хэлийг сайн болж тэрнийг дагаад айхтар нууцсан юм бичих найруулах. Сая би зөвхөн тавлууллаа энэ нэг номын завсар хажуудаа явуулсан нэг ийм юм хэлээ байхгүй юу та нар хараа. Сэржээ нарын ахуйд насны насварлтын шалгалгаан. Өөрчлөлт энэ одоо нэг хүний диссертацийн юм явуулсан. Тэгээд энэ хүн байгаа бол энийг засаарай. Байхгүй эцэг аваад магтсан тохиолж. Энэ мэдчихээ. Уг байгаа болохгүй юм болдог. Ялгаа одоо манай юм бэлтгэл бүхий хайсан нэг сэрчээ бурхан болчих юм гэсэн чинь үгүй амьддаг. Тэгээд юм гэдгийг ердөө чигтэр орох. Яхаа ганц манай өнөөхт чиг. Чулуун хүзүүний зүйлт гэдэг баахан надаг чулуутай юм байна тийм. Олон чулуун хүзүүний зүйлт биш ойлгомжтой тийм. Хүзүүний чулуун зүйлт. Яг энэтэй манай хаяа. Тэгсэн зүг хамгаалах гэдэг. Өөрөөр багшнэрийн зэрэг хамгаалах болохгүй дэлхийн зүг наамж байдаг тэрнийг хамгаалах хаяа. Энэ улаанбаатар бичнэгээр апосан соболын явахлаар яг энэ гэрэлтээр ирээд зогсчихдаг. Илүү цантад ингэ хасаад автсан байлээ. Нэг том цаатал байсан. Англиар төгрөө ярьж сургана. Нөгөө ингээд дандаа тэмдэг зогсоод байдаг болохоор нөгөө томоор бичсэн утасны номерыг асууж чаддаг нь хаазгаа хөдлөөд нэг удаа ярьсан. Ана минут тэмдэг хэлж сурах. Тэгээд бишваттаараа тэгээд олон минутанд олон хэлэхтэй биш гадаад үгийг зөвл ярьж сургуулал илүү сайн даа. Тэгээд бид тарцгаас гэх мэтчлэн энэ юутай холбоотой гэхээр яг хэл сурсан одоо багаас ном шүү. Энэ интернет, энэ телевизэр, энэ агуултас энэ хүн үр хөвгтэй анхаар та нар ч дүүрч гэж бодъё. Тэгээ үр хөвгтэй анхаар ийм одоо хэлээр. Одоо би заримдаа хэлдэг чинь юм үг буруу сонгох байтугай цэг буруу сонгосноос болоод хүнийг цаацсан юм биш үү? Би ярьдаг шүү дээ та нар тийм ээ. Юу гэдэг вэ? Казмик нэлцаа помил гэдэг. Цаацж болохгүй. Өөршөө гэд бичих ёстой юм нэг орос хотод төшмөл яаж ийсэн. Казмик Тасл тавьчихсан. Нэлцээ помил гэсэн чинь цаацах юм байгаад тоцоо хайцсан. Өөршөө ёстой юм. Тэр цэм гэдэг
ганцхан цэгрүү тавьгаад хүний аймаг төрж байгаа юм чинь буруу найруулна гэдэг чинь юу гэсэн юм болох вэ? Тийм учраас залуучууд зөв ярьж зөв найруулж сартлаа их хичээ, их унш. Тэгээд шүлэг их чэйж унш. Бид чинь багтаа шүлэг их чэйж байсан учраас бас юм ярьсан ч гэсэн хүнд ойлгохоор дуугардаг гэдэг. Чимэн микро автобусуудын жолооч нар юу ярьж байгааг мэдэрдэг асгараад байдаг шүү дээ. Тэгээд тэрний хашигнаас манай хөдөөний нэг нөхөр мөн надад ажилласан малчин болоо хөдөө явж байсан тэр чигээр малчин болсон өөрхий надаас ингэж хашигнж байна. Бүгд энэ автобусны бодлогоос мал зардаг юм. Юу гэж мал зардаг ямар юм яа. Хархан тавын шар. Ятангаа бичсэн болсон чи өмнө доотлоор нэг шоугангаа хэлдэг хороо би мачийн бодлого энэ нүгний бодлого өөр юм аваад энэ сэтгэлээс чинь гардаггүй хамгийн гүнзгий юу байна вэ гэхээр ээжийнхээ чиглэл өсөлтөд хариулж чадаагүй гэж бодогддог юм. Тэр оботаваад ороонд чи ицсэн оюутан гадаад оюутангаа хурж ирчихээр би чинь өглөө 11 2 хүртэл таа ингэхэд ээж минь сүүнд яваад 500-ын тэнд хашаанд байх Тэхийн дэлгүүр төмөр замын 233 гандангийн 10 хаагур сүүл хоороос ш тэр үед ингээд амжаа заримдаа сүйтэй заримдаа сүүгүй ирж яхад сүүл бурхан болцсон хойно тэгээд би нэг тавьж байхад өглөө нэг сүүнд үгээд ирэх нь яав гэж боддог. Энэ бол хамгийн дагуунигтай юм. Анхаарал чуулгад баярлаж явсан чинь хэзээ гэж тэгсэн байна. Бид хөдөө 3 жил мачин болчиход тэгээд короор миний хамгийн баг хоёр дүү нэг өдөр болсон шүү дээ. Тэгээд тэрнээс үүдээ дээж ирсэн чи хөдөө байвал ийм л нэг балар харахгүй юм болсон чи сургуульд явгаад шинэ жилийн явуулах бодох гэж хаа тэмээн дээр суулгаад тэмээн центр суулгаад аймаг руу явуулсан. Тэгтээ ээж минь миний хөрдөн нам сайн сараа гэдгээр үүдэнтэй бүртгийгөө төлөвлөсөн. Тэгээ Москвагийн сургуулийг төгсөөд тэр бодогдож байгаа юм. Ээжийнхээ хэлснийг биелүүлээ. Тэгээд энэ бол одоо бахархад байсан байна. Энэ одоо хачин бүрдэг балтай энэ жоохон тод болоор бичижээ. Настай усууд энийг уншихгүй шүү дээ. Ерөөсөө хүн сэдв ярьдаг таны хамгийн ярих дуртай сэдв юу вэ? Миний хамгийн ярих дуртай сэдв нөгөө гинэтгэлтэй. Тэгээд энэ очоод ингээд ярих дуртай. Тэгээ ер нь ако хүн гэж хэдий ч нэг мэддэг хүн би мэддэг л гэж хэлдэг юм л шүү дээ. Дэлхийн их зөвч Сократыг дэлхийн хамгийн гэгээсэн агуу хүнээр тодруулсан чинь Атеныхан жигтэй Бомбаяр болоо за өстө том найр хот даяараа хийгээ ирээд Сократад хэлсэн чинь үгүй тэр их зөвч энэ удаад андуурсан баг. Би тэр их том гэгээсэн хүн бол яагарахгүй биш. Гэт зөвчөөрөө гэж байна. Цогод боцож очиж гээ нөгөө зөвч Сократ ингээд зөвшөөрөхгүй гэсэн. Би андуурсан ч болоо гэж айж ийсэн. Андуураагүй юм байна. Их мэддэг хүн өөрийгөө мэддэггүй гэдэг байхгүй юу? Мэддэг хүн бол мэддэг гэдэг хэлсэн гэж байна. Тэр нэг юм байна. Цаг хугацааны үндсэн гэдэг нэг юм энэ бас хэрэгтэй. Энд би өдөрт нэмжид содраас уншсан нэг дөрвөн мөртэй хэлье. Түрүүн цаг хугацааны тухай бас хэлсэн баян гэдэг дээр тэд юу гэж хэлсэн байна вэ гэхээр хайрын амьдралын хугацааны хагасыг
мансон ойронд үдэж хагас хугас цагийг идэж уушаар нөхцөж хальт үлдсэн жоох нэгэн чарчиж балчиж өнгөрөө өмнө заяан төрсний хэрэг учир нь юу вэ гэж хэлсэн байв. Тэг айхгүй. Хохорон хөдөлгөөний нэгэн тэгээд төгсгөө ер нь бол өндөр асуу Саний сэнтэгтэй хамгийн өөрөө жаргалтай хүн гэж хэлээгүй. Жаргалтай хүн гэж байна шүү дээ. Ерөөсөө бурхан багшийн сургаалч явуулсан байгаа шүү дээ. Энэ зөвөр шалгуур сэнтэглийн амархан. Энийг жаргалтай бурхан багшийн сургаалч. Зовлон хүн өөрөө бодож олоод байдаг. Тэг. Нөгөө хоёр охинтой хүний тухай та сонссон ба. Дандаа үрж өгдөг нэг ойлын гал үнэ авсан хоёр охинтой. Таяагаад өнөөдөр үйлж өгнө. Миний нэг охин таавал шахаад зарч хоолойж идэв. Өнөөдөр нь усан бороотой яаж тэр одоо шахаад бүйхвтэй борлохтой хоолойгоо ханхын байна гэж үйлж дараагийн маргаар сахаад нэг авуулж таата яагаад үгүй миний нөгөө охин шүмбэр зартдаг юм бэ? Энэ нартаа өдөр чинь одоо хэд хүрээ авч ядаа яа одоо хоолноо яваа. Тэгээ нөгөө та суудлаа сайхан суучихтэй гэсэн гэж байна. Тэгэхээр ийм маягаар хүн өөрөө дандаа зовлон болдог болохоос хүний зовлон гэдэг нь тэр болно. Тэнцэн бүрдэж байгаа шатгаа самбын дуртайгаа уншиж өгсөн байна л да. Суусан гүйдэл салхин шампан наадын сэмчгүй сүр үлгэн насгийн өмгөн цэцэдэг юм. Сумын наадмын дэвжээний өртөрчин тойрхон ортны дүн сурн жаваа тгсэн өмгөн цэцэг ургаа юм. Өөрөөр түүхнүүдийн тухай таних. Жаргалын тухай таних асуудал давхацсан. Асуудал давхсаад ирнэ гэдэг чинь асуудлыг одоо болиаваа гэсэн үг. Шүү дээ. Яс эмсэн дож. За. Энэ одоо лекцэнд хүрсэн ирсэн бүх шавнырынхаа нунаас багштай эрүүлэг сайн сайхан хүнийг хүсье өрөөё. Тэгэхээр таны одоо лекцийг сонссон өнөөдөр маш их азтай хүмүүс орж хөвөрч байна. Дээрээс нь үгүй багшийнхаа дуулахыг сонссон маш их азтай хүмүүс болсон гэдэг ярихаар та бидэрт дуулж сонирхолтой ч. Нэг удаа өөрнөө сургуулиуд төдөө яхад та генетик болоогүй юу болсон байх вэ гэсэн би хоёр юм асуусан. Нэг бол хөдөө малчин тэр чигээр ягаад нэг дээд өөр гэсэн тагтгаар хар юм малчин болсон. Ихтэй айгүй авраг малчин болсон. Өөрийнхөө загинсан таамар мороо нөхгүй рүүг жинмо хятад моцикл он жоргой сажаараа байгаа байдаг гэсэн. Нэг бол хэрвээ хотод ирсэн бол нэг сая ордны хоорон зогсдог гэж. Тэгээд октомны дуулахтаа одооний энэ одууд шиг тэр хоолойгоо хөрөхгүй болохоор цаатар чинь зайлтдаг байхгүй. Сагма тамтай гэж асуусан. Тэгээд миний дуулдаг хэдэн дуу бийл тэгээд тэр нэг би гэдэг нь бүрэлдэхүүн орсны дараа эмчилгээ хийжсэн цаг малчин хол намайг тэгж үз. Чи ястаа муу дуулсан. Нотрын чадвар чи хэзээ ч ингэж дуулж байгааг ингэж шүүмжсэн. Тэгсэн. Тэгэхээр тэр бол аргагүй. Өдөө дараад бэрээд тэгээд завлаад суудсан чи гизж шахалтаж юм дуулсан. Тэгээд би нэг дуу бас нэг одоо гурав дахь нэг дуу билдэ. Тэрнийг дуулах гэхээр малчин хуцагнаад байдаг. Чөвдийн нас чанд янаг амаргийн дуу. Цагаан хуу бодоход тэрний чимээ төрчих гоё үгтэй шүү. Цагаан.
일에 가을슨 암락은 감기 날아나 사사 그 지구랜 길슨 쇼하면 새로 하루에 뜨가 삼질에 야오고 생생기 용사 오늘의 여와오 오빛이 향슨 작동 울어 오빛은 암람이 어울린 굴든 바람 어떤 곳은 주환 하고 말은 안같이 나와보고 아타치니 오긴 향가도 제리에 야와보고 사고하다 뭐하다 지금 뭐 영웅이 작다 이게 아까 내가 대쪽처럼 하러 갔더니 자 어떠야지 어떠봤으노 여러분 개 어떠 자기들이다 Вообще-то опыта умучить кто его карты говорит, юбилей сам карту, мана опыта, я с этим свободным мучить. А там умучить где говорит что? Я сенсорка. Ты не асуулт асуух. Таны дуудуулсантай холбоотойгоор нэг асуулт асуучтай юм шиг байна. Тэгээ бас мэрэгчлээ холбоотой. Юуны өрөнд танд энэ сайхан лекц хийсэн баярлалаа. Лекц хийж болцооч дээ. За, тэгээд таны мэрэгчлээ холбоотой яаж магадгүй сая дуулсан дуутай чинь холбоотойгоор нэг сэтгэл төрсөн юм а. Тэгээд та мэдээж нэрээ хүний амьдралд хүнийхэн шиг одоо илүү сайхан юм байхгүй бах. Таныг бас ийм үдээ зэрэгтэй явхад бас таны хань мэдээж тусалсан баг. Тэгэхээр та анхаарал хантайгаа хидэд яаж учрваа? Таны хайр дурлал ямар байваа? Мэгбэсэн надад Москвагийн сургуулийн шинжилгээ явуулах болоо тэр том фестивал гэдэг тэр юм яг том хүчтэй болдог. Тэгээд тэр чинь захын харагдахгүй юм донд ингэж явж байгаа тэр хүчлэг дээрээс олсон байхгүй. Тэгээд орчин үеийн залуучуудын бас энэ хайр дурлалыг та ер нь юу гэж өөрийнхөө мэргэжлийн талаас юу гэж харж байна? Юу гэсэн? Өөр дурлалын түүх яриач юм. Онгоч юм шиг нэг одоо намайг онгох нь. Нэр манай мачиг отсч өдөр би асуутаас юм шиг. Чиний нууц амаргийн чинь тухаас. Тэгээд би энэ зүйлийг нэр асууж магадгүй алдаа болдог. Энд асуудаг чинь юу гэхээр цаана очиртай. Энэ зүйлийг надаас авсан болоо яасан. Помнишь, як гэж асуусан цаа. За, ингээд баярлалаа. Сайн боллоо. Таны цагийг багтаах. Энэ харуулж штэ. Сонгож гарч. Ik одоо би амлсан ясаар
왜라지 이렇게 찍었어 돼야 되는 것이 왜라도 아니나 어거 다 왔다 하러 왜라도 너무 싫고 너무 부족해 너무 싫고 너무 흔들 따라 더선 따라 왜라도 공신이 그저 지금 막신에 너무 오늘 저거 다 왔다 하러 가긴 옥시고로 참 아무도 좀 좋았어 좋을 수도 잘 됐어 애기 때문에 또 출국을 좋아해 제가 자요 성당이니까 박샤가 독수리된 해줄게 자꾸 독수리된 해줄 때 지어서 가스들이 있어요. 내가 되게 잤었지. 많은 서울다 와서 어떤 많은 서울 비체체 잡고 일이 다른 어려운 뭐도 다른 행초도 다른 도크터 와서 다른 박시와지 알았고 없지. 행그장들 잡고가 이거 잘했다. 오백이 돈들이 여기에 오백도 나이 지내서 오백도 놀을 받는 게 누가 За баярлалаа уучлаарай би их олон цаг авахгүй би яг харахгүй энэ үг хийх хэрэгтэй байхаа гэж бодоод багштай хэлж би багшийг сайн мэддэг хэрнээ өөрийнх нь нутагт очоод цуг аялахдаа бүр илүү сайн мэдж авсан юм аа. Тийм учраас би багшаас энэ хоёр асуултыг асуусан. Нутаг орондоо эзэн байна. Тэр нутаг орныхаа ард түмний хайр инрэлтэй хүн байна гэдэг ямар их гайхамшиг болохыг би багштай цуг нутгаар нь аялахдаа мэдэрсэн. Тийм баг хүүхэд өндөр настай бүгд багшийг хөндлөж байгаа. Бүр үнэхээр өндөр гэх шиг хөндлөсөн. Би гайхсан. Хоёрдугаарт нь зангарах гэж би багшаас зориуд өгч асуусан бэ гэхээр зангарахтай хүн гэдэг бол зангарахтай хүн л байдаг лээ. Тэр солта уулныг ингэж асуусан захирал одоо албан тушаалан ашигт дамдуур марсан байна. Залуучуудын хайр дурлал таны үеийн дурлалтай ямар ялгаа бэн нэрийн их ялгаатай. Бид чинь нэг нөө захир бич нөгөө хүн үргэлжлэх гэж зовон октодоор дамжуулан ийм одоо одоо камерхан бол чинь мессеж бичээ интернетээр ингээд яачдаг болж нэгддэг өөр нэг юм гэхээр орчин үеийнхэн их сайхан нүүрэнгүй болж авчихсан одоо багш бидний нүүрэн дээр үнсэлтэй бурхан бидний чинь тийм юм бидний чинь байсан биш энэ муу юм биш ээ сайн бид яаж одоо биеиндээ дурддаг гэсэн лидерний шилждэг сайхан шилждэг тэр чинь үгээр үнсэлтэй жахан тэр цаг явуулж чинь тэр гараа чинь дэмжиж зүрхэнд их хүлээ авсан. Тэгээд явж том хүн таарах усгүй гин хийсэн. Гараа тэгээд энэ түргээд би нэг нэвтрүүлгийн дээр нэг удаа ярьсан ба тэр үеийн бидний үеийн тэр хайр дурлалыг хүртэл орон зохиолд шал өөрөөр төсөлж үйл жишээ одоо дандин сармбай шингэн цагаан цагаач шингэн цасны ширхэгнээс шинхийн төдий хүртгсэн гэсэн ба үнсгсэн гэдэг шүү дээ. Гүрэкэс туршлага сонсон чи чамайг дэгсэн шиг гэдэг. 자, 이거는 그렇고. 자, 한번 먹으면 맛있다 그러니까 어디서 조단지하다는 게 맛있다 이렇게 그 만화된 분이 어떤 아름다운지 다 넣었은 어떤 자그마슨 이층만 넣어서 도로들 적시한 게 인성을 그런 사람들 공주들 남기를 보내는 나로서 한번 만화 도로들 적시되
Төрөлж өгчтэй олон жил одоо хамтарч ажиллаж байгаадаа бид маш их баярлалтай. Тэгээд багшаандаа мөрмөө юу гэж чадчих юм бэ? Харин тийм үнэлтэж Монголын удам зүйч ангаах эдгээр их сургуулийн ач буйнан хайрлсан доктор профессор багш Пүрдэр жогш таньдаа мөрмөө
баярлалаа. Манай физиологийн гэдэг бол үнэхээр алдартай сайхан ийм хамт олон. Тэгээд нэг ийм юу байдаг физиологийн ингээд түрүүн дээр гарсан зураг гарсан тийм. Тэгээд зураг авахад би эхний үед шиндээд нэг алдаа гаргаад байдаг байсан. Тандаад нэг нүүр гэлж хад гэл цогцоод орчихгүй. Батмаг шинэ аянд дунд зогсохдоо гэл цогцоод байдаг. Тэгээд өөр 자, 만약에 메이크 박씨가 민호는 돈 되게 잘하네. Юуны төрөөр бүжиг агштай баяр гэсэн талбарснаа илэрхийлэхээс өмнө би бас их сайхан өгөөд ажиллахад санаачиг зохион байгуулсан сургалтын бодлого зохицуулалтын газар мөн багш мөрлийн төвийн хамт олонд бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Лекцийн хавьд маань өөрөлдөм оролцсон манай төвийн профессор Монгол Улсын гавьяат багш профессор Брутер жагштай хамт олонныхын өмнөөс хамгийн сайн сайхан бүхэн эрүүл мэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөө багштайгаа мөргий тэгээд багштаа чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ олон хүмүүс өнөөдөр энэ сайхан уур амьсгалыг хөгжөөж, дэмжиж, энэ олон хүмүүс сургаалаа хайрсан танд уртнаас удаан жаргалыг хүсэн ерөөё. манай залуу энэ дамдамраад ингээд аваад ирсэн ийм залуу үетэй одоо ч нэг ясамрах цаг хэлсэн байна шүү багш. За энэ үйл ажиллагааг хааж сэтгэлийн үгээр хэлнэ гэж би анагаахын шинж тухайны үндэсний сургуулийн захирал профессор Батбаатар багш таныг урьж байна. Савэлла. Багшийн шил байгамаа энэ сургуулийн төгсөөд дөнгөж төгсөөд нэг ногоон тавцтай багшаа гадар хичээлээ 10 жил техникч өдөртөнд ажилласан олон юм сурсан. Би нэг саяас багшийн гэрэл охин яг л тэр одоо 25 жилийн юм бодогдоод байлаа. Багш маань дүн төгсөөд 9 цагаас хойш явуулдаггүй. Өөрөө яг мандаг, өөрөө их юм уншдаг. Тэгээ зохицоохон профессор гэдэг нэг юм зүйлтэй. Тэгээ багшийг орж ир шалгадаг. Тэгээ доороо ном тавьчихна. Заримдаа битээ хөлзөр тоглоом, компьютер тоглоом. Багшиг орж ирэн домоо гаргаад юм шиг. Энэ нь бол их тийм сууц сурсан гэж ойлгох. Үнэхээр энэ олон Монголын анагаах шинж ухааны үндэсний сургуулийн алтан үеийн багшнаас сурсан байна. Яагаад эдгээр ийм мундаг болчихоо гэж би дөнгөж бодож сууж байлаа. Яагаад гэхээр эдгээр төгсөхдөө суралцахдаа насан туршдаа биеийн ажил суралцж чадсан байдаг юм байна. Эдгээр маань төгсөхдөө зөвхөн юм мэддэг, зөвхөн ярьдаг биш, гараараа хийж чаддаг хүмүүс юм байна. Тийм учраас багш нар маань ийм сайхан сэтгэлээр их сайхан багш нартай олон жил хамт ажилласан. Ингэж л бодож байна. Тэгээд энэ Монгол улсын эрүүл мэндийн салбарыг 40 гаруй мянган энэ ажилтан эмч хэмжээ ажилтнууд бүгд таны шав бүгд багш нарын машаа өнөөдөр сайхан байна. Өнгөрсөн 7 хоног сайхан эрдэнэхүү дарга нэг иймэрхүү юмд орно гэхээр би юу болдг юм бол гэдээ орж ирсэн байж байгаа. Их гоё юм болдг юм. Би орох болоогүй юм байна эрдэнэхүү. Юу ийм хүмүүс юу гэдэг юм бэ? Тэгээд тэр хоош болоо бүр байх. Тогтоо баста. Октодор нас тэгсэя. Манай Батбаатар цогцсон тэгээд сайхан залуучууд ингэ орж ирсэн. Би лекцэнд нь суугаад миний суугаад залруулах юм уу? Цагнахад гэж сууж байгаа юм. Тэгээ манай Батбаатар ихтэй төрөмийн тар гэдэг Батбаатарын лекцэн сууж ирээд чи хүн сонсоо бодох завгүй юм яриад жаахан аман татаад ингээд цог
сайхан хэлсэн суу. Нэг кэлээ утаа би атгаа хэлгүй түрүү хэлээ. Тэгээд түрүүс манай тангамдар юу гэж гарсан гэхээр оюутнууд ярьж шүү та яаж бататрагчлыг зүс юм яриад өнгөрч үү гэж асуусан. Цогцоохон багш лекцэс юм ярих гээд байна уу? Ийм анекдотууд одоо манай залууч өсвөртэй юм гэж яагаад хэлсэн сайхан байна. За ингээд үйл ажиллагаа дуусна та нарт баярлалаа та нарын цагийг